За сайн байцгаана. Part 2-ороо уулзж байгаадаа маш их баяртай байна. Лайк болон subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Мөн сэтгэл бэлтгэсэн хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний хүчинд энэ хүү Part 2 маань орж байгаа шүү. Ингээд бичлэгэндээ орцгоо. Хэд хоногийн дараа Такуми хөрвөгч хий. Дуусгаад тэр огтд хөрвөгч хоолыг сэрүүн байлгаж муутахаас хамгаалах болно гэдгийг тайлбарлав. Охид бүгд хөрвөгчнөөс гарч буй сэрүүн агаарыг мэдрэн гайхан баярлав. Хөрвөгчийгтэй Такуми төмөр from нэг клик хөлж цэвэрдгүү гам бүтээж хөрвөгчид ашиглан хийсэн байв. Мария баярлаж шинэхэн орцтой хоол байнга хийж чадах боллоо гэж баярлав. Нэг хөрвөгчийг Мариад бусдыг нь пэкэд борлуулахаар болов. Такуми шууд тэдний хэрэгслийг шинжилнэ гэж бодож байгаагаа хэлв. Учир нь гоблинтой тулалдахдаа бодсон зүйл нь ирээдүйн аюултай аяллаа өмнө тэдний зэвсэг хамгийн сайн байдалд байх ёстой юм байна гэж ütсэн байв. Үүний тулд мифрил адамантин ашиглан зэвсэг дуулахаа сайжруулахыг хүсэж байв. Такуми гильдид очиж мифрил адамантинтай ажиллаж чаддаг дархан байна уу гэж асуув. Гэвч эдгээр металл нь маш ховор тул тийм ур чадвартай хүн цөөхөн байв. Харин ганц боломж нь Номстадын Dwarford боловч хол газар байдаг гэв. Гэвч гильдийн дарга Форест тийм зүүн хойд Баркулагийн хаант улсад очин мифрил адамантит олж болно гэж зөвлөв. Эдгээр уурхайд зөвхөн дархны бүлгэн гişүүд нэвтэж чаддаг тул Такуми орох боломжгүй байв. Гэвч дарга уурхайд дахь мангасыг устгах тусгай даалгавар авснаар далимдуулан таарлцсан металлыг олборлох боломжтой гэсэн санаа хэлв. Гильдийн дарга мөн Такумид хүн тээвэрлэн хамгаалан авч явах даалгавар өгөхөөр шийдэв. Такуми өмнө ийм даалгавар авч үзээгүй тул болгондон эргэлзэж байв. Гэтэл гильдийн дарга Леонфанг одоогоор өөр даалгаврт явбал Такуми ганц боломжтой хүн гэдгийг тайлбарлан хэлснээр Такуми эцэст нь зөвшөөрч дагалдуулж явах хүн болон маршрутын талаар Хансаас асуув. Ханс энгийн тэрэгтэд 7 өдөр, харин мангас морьтой 4 өдөр гэж хэлв. Такумид мангас морь гэх санаа нь таалагдаж мангас морь авъя гэж бодсон ч Леонфанг бүгдийг нь аваад явсан байв. Ийхүү ярилцсан үеэр Райл ирж замдаа хар буфалагаг над муудахаас өмнө буцан авчирсан нь энэ байлаа. Такуми Райлыг харан гэртээ өрөм усанд орон амарч аваад явахыг санал болгов. Райл ч зөвшөөрч Такумитай хамт явлаа. Тэд Пек дээр очиж Такуми даалгаварт хэрэгтэй мангас морийг зээлж авлаа. Пек оронд нь олборлсон металлаас жоохон хэмжээг өөрт нь зарахыг хүсв. Энэ үеэр София гэртээ санаа зовж эхэлж байв. Учир нь Такуми эргэж ирлгүй нэлээд удсан байлаа. Оройн Такуми Райлтай хамт гэртээ ирж явлаа. Тэд Райл өчтөе алга хүсэл мэдрэн Такумиг аваад зугтав. Дайсан София бөгөөд тэр Такумиг холгаалах гэж байна гэж ойлгож яаран дайрсан байв. Такумич хурдан тайлбарлаж София уучлалгүйж Райл Такумигийн гэрт очиод цөөнгүй охидыг харж гайхан шоконд оров. Такуми хэлэхдээ гэрээ харуулахын тулд София Мария хоёрыг авч ажиллуулсан ба Райл Кайдигийн шинэ хувирлыг харан баясав. Кайди гítэлтгүнд шууд л дургүйг Райл тэднээс өөрт нь боломж байгаа эсэхийг асуулаа. София Мария хоёр хариуд нь Такумид сэтгэлтэй гэдгийг шууд л хэллээ. Үүнийг сонссон Райлын хайрын боломж бүрнэсэн үгүй болов. Дараа нь Райл усанд байх үед Такуми мифрил адамантит олборлох даалгаврын талаар Мария ба Софиад тайлбарлахад бүгд зөвшөөрсөн тул Такуми 3 хоногийн дараа аянд гарахаар төлөвлөв. Маргааш өглөө Райл Леонфангийн үлдсэн хэдтэйгээр нэгдэхээр хөдөллөв. Такумич гişүүдийн аяллаа тоног төхөөрөмжийг түргэн орлохоор шийдэв. Тэр сайн зэвсэг болох манаас ордог Wolfram карбидийн сэлэм болж авсан боловч сэлэм ашиглахад хэд том байв. Иймд Такуми сэлмийг задлан 2 тусдаа 90 болгон авав. Эдгээр ирээр хийсэн зэвсэг нь дайсны манаагс ордог тул Такуми үр дүнд нь сэтгэл хангалуун байвч энэ нь түүнийг маш ихээр туйлдуулав.
Үүнээс 3 хоногийн дараа Такуми ба түүний баг Пеккээс очиж амласан тэргийг нь авлаа. Дотор нь аль хэдийн гилдийн дарга даалгасан хүн хүлээж байсан бөгөөд тэр өөрийгөө Дагомба гэж танилцуулав. Ингээд тэд аялалдаа гарлаа. Замдаа ойролцоох талбай төр зогсож Такуми тэргэд Торрент ан хийх боллоо. Ойруу орж София Торрент ой модонд бэлтэн нуугдаж буйг олж Такумид хэрхэн олохыг заав. Такуми олсон Торрент руугаа шууд дайрч София Мария хоёрыг хамгаалan хэн амхан устгав. Гэвч энэ зөвхөн нэг Торрент байсан бөгөөд ой бүхэлдээ Торрентоор дүрчээ. София шид ашиглахыг санал болгон тэднийг хурдан устгаж байсан ч удалгүй Элдор Торрент гарч ирэв. Шидээр ямар ч дайралт хийсэн нөхөн төлжиж байсан учраас гол биеийг нь шууд таслах замаар л устгаж болох юм байна гэж дүгнэв. София Такумид галын шидээ ашиглан эрэндээ шингээхийг хүсэж София хамгаалалт үзүүлэн Такуми энэ боломжийг ашиглан нэг дайралтаар устгав. Ингээд тэд Торрентын ангаа дуусгав. Үүний дараагаар хоороос хотод ирээд Атлио Плайгчдын гилдэд очин Дагомба Төмрийн спор номинг устгах даалгавар санал болгож энэ саналыг авбал уурхайд орох зөвшөөрөл авч болохыг хэлж өг. Уурхайд тун азтай байж богино хугацаанд мифрил ба адамантит оллоо. Гэтэл төмрийн сохор номин гарч ирэв. Такуми гэрлийн шид ашиглан сохор номинг сохлон амархан устгав. София Мария хоёр юу ч хийж чадаагүйдээ сэтгэл гонцгор байв. Олборлолт ч амжилттай болж тэд Болтон руу буцав. Такуми дархны газарт очиж мифрил, адамантит, металлтай ажиллах аргыг сурч шидэд хэрэгсэлд зэвсэг орлоо. Шинэ шидэд хэрэгслийг Мария ба София өмсөн хөнгөн бат бүх шидээр хүчин нэмэгдсэн болохыг мэдэрлээ. Такуми тэдний элементал чиглэлд тохирсон шидийг дэмжих хэрэгсэл суулгасан гэв. Өөрийн хувьд нь Thunderclap гэх шид суулгасан бөгөөд гайхамшигтай хурдтай хөдөлж чадна гэлээ. Гэвч Такуми энэхүү шин чадвараа үзүүлэх гэж байгаад хан мөрөв. Үүнийг харсан Мария София хоёр юу ч хараагүй сүүлийн 30 секундын ой санамжаа алчглаа гэж Такумиг эвгүй байдалд орохоос хамгаалan дэмжив. Дараа нь Такуми шин зэвсгийн шидийг нь хэлж өг. София ба Мария сэтгэл хангалуун байв. София Такумиг хамгаалахын тулд бамбаа хийж өгөхийг хүсв. Такуми зөвшөөрсөн ч Софияг өөрийнхөө амь насыг чухалчлаасаа гэж хариуд нь хэллээ. Ноолон энэ бүх үйл явдлыг ажиглаж ирээдүйн тэмцэлд шаардлагатай бүх хүчийг олж аваасаа гэж хүсэж байв. Энэ үеэр бидэнд ирэх жил Кира ба Ямато сургалтынхаа дараа хааны даалгаврыг хүлээн авч байгааг харуулна. Энэ хоёр дүр харваас тархиа угаалгаад эсрэг дүр болсон байгаа нь мэдэгдэнэ. Буцаад Такуми дээр эргээд очиход Софиягийн хүссэн бамбайг дуусгасан хэдий ч их хүч шаардсан тул ятран хэвцсэн байхыг бид олж харна. Энэ үеэр хаан Шидониагаас захиа авсан ба Такумигийн жорлон ариутгах шидийг мэдэж хэн бүтээсэн тодорхойгүйч арга хэмжээ авах талаар занал хэлсэн утгатай захиа ирүүлсэн байлаа. Удалгүй хаан дээр сүмийн илч ирсэн байх ба хаан сүмийн хит даварсан шаардлагыг ганхалгүйгээр няцааж буйг бид харах болно. Хариуд нь сүмийн илч бүх сүмийн хүмүүсийг заана гэж сүрдүүлв. Гэхдээ хаан айсангүй. Бүр бүгдийг нь аваад яв. Надаа хамаагүй гэж хэлв. Такуми хааны шийдвэрийг Пеккээс сонсон тайвширсан ч сүмийг ингэж эсвүүцэнд зүгээр эсэхэд санаа зовов. Пек түүнд болгоомждох шаардлагагүй гэж тайлбарлав. Энэ өдөр Пек Такумиг хаантай уулзуулах тухай ярив. Учир нь хаан жорлон хөрөгчөнд ихэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Такуми баг зэрэг санаа зовсон ч Пек зориглон уулзахыг санал болгосоор байсан тул Такуми эцэст нь зөвшөөрч София ба Марияг дагуулan явахыг хүсв. Охид аяллаар хамт явахыг зөвшөөрөв. Ингээд 1-7 хоногийн дараа хөдлөнө гэж төлөвлөв. Бэлдэх зүйл их байлаа. Аялал 7 хоног үргэлжлэх тул Мария хоол бэлдэх, Такуми шин цов хүнжил хийх ажлуудыг эхлүүлэх болов. Такуми шидэд чулуугаар шин цов уурлаж тэдэнд оршихуйн хаалт шид суулгах төлөвлөгөөтэй байв. Ийм шидэн худалдаанд ашигтай боловч гол зорилго нь София ба Мария хааны нийслэлд очин явахд саадгүй байх байв. София ба Мария дэлгүүрээр явж жимс сонгож байхад Мария Такумигийн өөртөө итгэл тутмаг байгааг хэлв. София зөвшөөрч уулан тэр сайхан төрхтөө гайхалтай алхимж шинэ нээлтийн авьяас гих зэргээр магтаж байтал Мария Софиягийн хит сэтгэл хөөрсөн байдлыг анзаарч София магадгүй Такумид дурлсан байж магадгүй гэж таамаглав.
София үүнийг няцааж Такумиг зөвхөн мастерын хуваар хайрладаг гэж зогтов. Тэр үед Такуми сүмд очин ноолны хөшөөний өмнө залбирал өгдөг. Түүнийг гэрэл бүрхэн хүрээлж тэр гинэт ноолны өмнө очлоо. Ноол нь автаа мэдчилж түүнийг хааны нийслэл өрсөн тухай сонссон байлаа. Такуми надад асуулт байна. Анат гэх борхон үнэхээр байгаа юу гэж асуув. Ноолн энэ дэлхийн цорын ганц дарих нь өөрөө гэдгийг хэлв. Гэхдээ Анат юу болохыг цаг нь ирэхэд мэдэх болно гэж хэлв. Тэр мөн өөр хамт дуудсан баатруудын талаар мэдэж байгаа эсхийг асуув. Ноолн үнэнчээр хэлэхдээ Такумиг дуудсан үедээ цагийг бага зэрэг өөрчилж 1 жилээр өмнөхөд илгээсэн. Тиймээс баатрууд 1 сарын дараа дуудагдан гэв. Такуми яагаад ингэж цагийг зөрүүлсэн талаар асууад Ноолн цаг дууслаа хэмээн бол заривалж бусад асуултанд хариулалгүй дараа нь амттан авчраарэ гэж уулзалтыг дуусгав. Такуми сүмийн шалан дээр хаан орон сэрв. Дараа нь Такуми шин цуваа дуусгаж София ба Мариад хүлээлгэн өглөө. Охид дизайнд нь сэтгэл хангалуун байв. Такуми дараа нь өөрийн тэрэг хийх гэж буйгаа хэлв. Олон аяллалын хувьд тохиромжтой, тав тухтай, тэрэгтэй байх нь зүйтэй гэж бодсон байлаа. Гэвч тэрэг татах морь байхгүй тул дийлдээс зээлэх талаар бодож байгааг Мария морь хайх шаардлагагүй. Өөртөө олж болно гэв. Болтонгийн ойролцоо үхлийн ой байдаг бөгөөд амьдтаар дүүрэв. Хэрвээ хангалттай хайвал нэг евртэй морь эсвэл луун морь олох боломжтой. Эдгээр нь евртийн мангас мориноос хурдан байдаг гэх зэргээр Мария тун догтлсон байдалтай морь барих санаанд дуртай байлаа. Бид ойроо явж Такуми Софиагаас луун морь евртийн мангас мориноос үнэхээр хурдан уу гэж асуув. София хариуд нь луун морь хурд төсвөр бат бүх чанараараа давуу гэв. Бид евртийн морь шиг харагдах боловч асар том ивэр луугийн хайрсаар бүрхэгдсэн байдаг гэлээ. Тэгэхэд Кайде хурдан морь олцгоё гэж яаруулан дуудлаа. Кайде шинэ хамтрагчтай болохдоо сэтгэл нь ихэд хөөрсөн байлаа. Энэ үеэр София мангас мэдрэн гинэт бутан дундаас чон үсрэн гарч ирсэн ч дайралгүй өнгөрөв. Такуми цовны ачаар тэдэнд анзаарагдаагүй гэж тайлбарлав. Гэтэл София цовыг авч бэлтгэлийн төлөө бусадтай тулдах хэрэгтэй гэв. София ч удалгүй хаалцсан гахай нэг дайралтаар устгав. Мария харин зөндөө махтай боллоо гэж баярлалаа. Хайде хурдан морь хайгаар явмаар байвч нөгөө хэд нь мод мах гэд байгаад байхаар нь ганцаараа төрлөд явлаа. Тэр ойд олон өвсөн мангас олж хараад яагаад ийм олноороо өвсөн байгааг гайхав. Эцэст нь Кайде гимцэн луун морь оллоо. Анхааралтай төхөж түүнд ойртож байтал хоёр шимэгч мангас гарч ир. Кайде морьтой хамтран устгасан ч хитрхи олон нэмж гарч ирсэн тул хамгаалал босгов. Гэтэ энэ нь удаан тэсгээргүй байлаа. Кайде тусламж дуудсан боловч хэн ч хариу өгсөнгүй. Тэгээд мод хараад их баярлаж байсан. Намайг хаяад явчих уу тэнэг мастер гэд бүр орилоод ингээд дуустлаа гэтэл Такуми гарч ирлээ. Кайдегийн хамгаалалт давхар шидийн холбоог нь хязгаарсан байжээ. Үүнээс болоод холбогдож чадахгүй байхаар санаан зовоод бүрээд ирсэн гэлээ. Кайде морийг аврахыг хүсч Такуми эдгэх шид ашиглах гэж оролдлоо. Гэвч морь Такумид итгэж чадахгүй байгаа учраас эмчлүүлсэнгүй. София одоо яаралтай явах хэрэгтэй. Шимэгчд ирж байна гэж анхаарууллаа. Такуми Кайдетэй хамт луун морийг өөрийн орон зайд оруулахар шийдэв. София өндөр зэрэглэлийн амтныг гэрээ байгуулахгүйгээр өөрийн орон зайд байршуулах нь Такумигийн биед хит их ачаалал өгнө гэж сэрэмжлүүд. Гэвч Такуми зүгээр гэсээр ухаан алдан унав. Охид түүнийг гэртээ авчирч Такуми хагас өдөр ухаангүй хийгээр гэлээ. Луун морь одоо хүртэл халаасны орон зайд байгаа тул Такумигийн манай тасралтгүй шахагдах бөгөөд тэр сэрэггүй бол орон зайг нээж чадахгүй учраас София Кайдетэй холбогдож луун морийг гаргахыг хүсв. Кайде зөвшөөрч шинэ орчинд гинэт орох нь морийг айлгаж магадгүй гэж анхаарлаа. Иймээс урд талбайд хаалт байгуулж морь шинэ орчиндөө тасах боломжийг олгохоор болов. Энэ хооронд Мария эмнэлгийн хэрэгсэл худалдан авч ирэх хооронд Софияг Такумигийн хажууд байхыг хүсв. Удалгүй Такуми ухаан орж луун морийг үзэж танилцав. Кайде луун морьд Такумигийн тухай бүгдийг тайлбарласан учраас морь Такумид гэж гэрээ байгуулахыг зөвшөөрв. Луун морь одоо Такумигийн эзэмшилд ороход бэлэн болсон тул Такуми шид ашиглан бүх шархыг нэг дор идгэлээ.
тэрээр луу морьдо нэр өгөхөөр шийдэж Цубаки гэж нэрлэв. Энэхүү үйл явдлын дараа үзэгдэл солигдож Palm нэртэй боол худалдааны компани дээр Breva нэртэй араатны овгийн охин шидийн чадвартай гэрээ хийж чадахгүй байгааг би таарах бол. Энд түүнийг одоо ашиглах чадвар байгаа эсэхийг асуув. Breva ажиллахад бэлэн биш гэдгээ хэлж сурч чадна гэдгээ анлав. Гэвч Клинт түүнийг худалдаж авахгүй шууд туслах чадвартай хүн хэрэгтэй, онцгой хүн хэрэггүй гэж хэлв. Breva дахиад татгалзсан хариу авсандаа урам нь хугарсан ч зөв үзэн ирнэ гэдэгт найдаж байв. Түүний өнгөрсөнг би таарах болно. Ээж болон дүүдээ мөнгө олж явуулахаар ирсэн ч өдийг хүртэл эзэнтэй болж чадахгүй байгаа нь энэ ажээ. Энэ хооронд Такуми тэргийг хичээгэнгүйлэн хийж Мария болон София санаан зовж байв. Такумиг өөртөө хит их ачаалал өгч байна гэж анхааруулв. Такумигийн эхний очих газар нь гилд байсан бөгөөд Такуми дотор ороход хачиргалтай амьтныг харсан хүмүүсийн талаарх мэдээллийг сонсов. Гэвч зураг нь амьтныг тодорхойлоход хангалтгүй байлаа. Такуми шинэ амьтан бүртгүүлэхээр ирсэнээ тайлбарлав. Такуми Цубакиг халаасны орон зайгаас гаргаж гилдэд бөөн шууган тарив. Өнөөх ирээд исэн мангас нь Цубаки болж таарав. Энэ хооронд София муулны боол худалдааны газраас туслах хүн хайсан боловч тохирох хүн байгаагүй тул тэрээр өөр газруудад үзхийг зөвлөв. Мария хоол бэлтгэхээр явж байгаад Софиатай таав. Тэд Такумиг мод төврөн ухаан алдсан байхыг харлаа. Гамбо тэр их ядраад унтаж байгаа гэж тайлбарлав. Огтд Такумиг энэ чигээрээ ажиллаад байвал унаад өгнө гэж анхааруулв. Тэр өдөр Такуми тэргээ дуусгаж үнэхээр ад жаргалтай байлаа. Гаднаасаа энгийн тэрэг мэт боловч дотор тал нь өргөн гэр мэт шидэт орон зайгаар өргөжүүлсэн бүх өдөр тутмын хэрэгцээтэй зүйлсээр тоноглогдсон байна. Ийхүү бүхэн уршилтын аялал гарлаа. Мария тэргэндий жолооч болж хөөхөн догтлоо. Такуми нэмэлт санаа асуув. Мария тэргэнд хажууд байрлах илд нэмхийг хүсв. Такуми тэрийг сонсон сонин царайллаа. Хэдэн өдрийн дараа аялал эхлэх цаг ирв. Хотын хаалган дээр Жианфанг хүлээж байв. Пек болон бусад нь ирсний дараа аяллаа эхлүүлэхээр шийд. Пек тэргийг харахыг хүсэж Такуми зөвшөөрөв. Пек тэргэн дотор орж гайхаж олон асуулт тавьж нууцыг нь худалдан авах санал тавив. Гэвч Лорд Годвин зогсоож Такумиг тавгуйтуулахгүй байхыг санууллаа. Годвин ч Такумигийн бүтээсэн гайхамшигтай тэрэгтэй болохыг хэрэг хүсэж байгаагаа нуухгүй байлаа. Тэр шууд ийм тэрэгний төлөө 100 платин зоос төлөхөд бэлэн гэдгээ дурдав. Такуми бодож үзээд 100 платин ойролцоогоор 1 тэрбум yen гэж тооцоолов. Удалгүй баг аялалдаа гарч бүгд тус тусын тэргэнд явж байлаа. Явх замдаа Годвин бусдтайгаа Такуми хаанд ямар үн цэнтэй болсон талаар ярилцав. Тэрээр Такумиг цаашид илүү ихийг бүтээх нь гарцааг. Гэхдээ ийм амжилт нь анхаарал татах магадлалтай. Хаан ба Годвин гадны дотоод аюулаас Такумиг хамгаалах боловч Шидоны эзэнт гүрэн юу сэтэж байгаад нь санаа зовнов. Шидоны эзэнт гүрний тухайд Акене хуучин түүхийн ном уншиж мэдээлэл цуглуулж байлаа. Номд Шидоныгийн шүвчэгддэг бурхан Анат хүнийг өөрийн дүрээр бүтээсэн. Дараа нь Аратан хүн болон эльфүүдийг хүн төрлөختний төлөө бүтээсэн гэж дурдсан байна. Үүний улмаас Шидоныгийн эзэнт гүрэн Аратан хүмүүстэй маш муухай хайцдаг бөгөөд Акене үүнд нь дургүй байв. Тэр үед Такуми болон бусад нь нэгэнт нийслэл хүрсэн бөгөөд аюулгүй хүрсэндээ баяртай байв. Тэдний аяллаа амар байдал нь Такумигийн баг ойд тулгарх бүх мангасуудыг устгасны үр дүн байлаа. Үүний улмаас тэдний бие хамгаалагч Жианфанг юу ч хийгээгүй байлаа. Тэгэд Пек Такумитэй уулзахыг хүсэж хаанд зориулж Такумигийнхтэй адилхан тэрэг бэлэглэх санаа хэлв. Тэр Годвинтэй зөвшөөрлөсөн бөгөөд үүний тусламжтай хаанд Такумигийн ур чадварыг харуулах боломжтой гэж үзэж байлаа. Гэвч хаантай уулзахад зөвхөн 5 хоног үлдсэн тул Такумиг тэрэг хийгээд хангалттай цаг байгаа эсэхэд эвгэлзэж байлаа. Тэд Такуми 5 хоногийн дотор бүтээж чадна гэлээ. Гэртээ хийвэл тэргийг нийслэлгүй зөөх хэрэгтэй болох тул энд хийсэн нь илүү тохиромжтой гэж бодож байна. Материалыг олоход асуудалгүй. Харин нийслэлд ажиллах газар байхгүй гэхэд Пек Такумид ажиллах тохиромжтой газар мэднэ гэж хэлв. Такуми Мария Софиад энэ саналыг хэлв. София Palm компани нийслэлийн хамгийн найдвартай боол худалдааны газруудын нэг гэж тайлбарлав. Пек Такумиг хуучин барилгад ажиллах зөвшөөрөл авсан бөгөөд Ирал ирмэгт хэрэг дээр ажиллаж эхлэх боломжтой байв. Гэвч София тэгж амар зөвшөөрсөнгүй. Такумид туслах хэрэгтэй гэж үзв. Тэр анхны тэрэг хийхдээ өвтлээ ажилласан тул хоёр дахь тэрэг рүү шууд орох нь эрсдэлтэй гэж анхаарууллаа. Иймээс София шинэ боол авахыг зөвлөв. Дараагийн өдөр Такуми
Palm компани эзэнтэй уулз. Өөрийн алхимд туслах боол хэрэгтэй гэдгийг хэлв. Тэрэг нь шидэт элементүүд агуулсан тул эзэн шидийн авьяастай хүн хэрэгтэй гэж таамаглав. София гадаа хүлээж байлаа. Тэгтэл Мария гинэт гүйж ирэв. Кайдэг олж чадахгүй байна гэж сандран хэлв. Кайд компанийг судлахыг хүссэн бөгөөд ганцаараа яваад өгсөн байлаа. София Кайдэг хайн явж байтал гинэт Реван айн орилго сонсдог. София Реваг босгож номыг нь харлаа. Алхимийн ном байв. Хэдэн минутын дараа Рева Такумитай уулзаж хэд мэдлээд сууж яриагаа эхлэв. Гэвч Рева айсандаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байлаа. Такуми алхимтэй холбоотой асуулт тавив. Гэвч Рева дахин бүтлгүүтгэхээс айн зогсоход София дэмжин ярилцлага илүү дайггүй болж өглөв. Такуми түргэн шалгахаар болж тусгай идэвхжүүлсэн дүрсийг үзүүлж тайлбарлаж чадах гэсгийг асуув. Рева амттан хийхэд хэрэглэдэгдгийг мэдэж байгаа ч бага зэрэг төөрөлдөж ойлов. Такуми түүнд гараа сонгож багтаа эсхийг өрөв. Рева зөв хариулсан боловч жорны орцны ялгаанаас болж төөрөлдсөн байв. Такуми түүний чадварыг үнэлж багтаа авахтаа баяртай байлаа. Алам гэрээг байгуулж Рева ажилтай болсондоо жаргалтай байв. Тэр бүх цалингаа шидэ илгээмээр байгаагаа Такумид хэлв. Такуми ч Ревагийн шалтгаан болоод Софиягийн үгийг бодож үзснээр хүсэлтийг зөвшөөрөв. Энэ үеэр Шидониагийн хаан довтлохоор бэлтгэж эзэнт гүрний ариун хүлэг зэргүүдийг илгээх гэж байлаа. Харин гүнж шууд бусаар итгэгчдийг ашиглан хөгийн арга ашиглах санаа гаргалаа. Ийхүү дайны шалтгаан бэлтгэж байв. Одоо байгаа үед дээр эцгээ Такуми тэргийг бүтээж байлаа. Рева гайхшин арамыг өнгөлөхөд Такуми түүнийг удахгүй иймэрхүү алхим хийж чадах болно гэхэд Рева алхимд сайн дуртай боловч бодолтой бяцхан айцтай байхад Такуми түүнд урам хайрлаж алхимд чадварлаг болох болно гэдгийг нь батлан хэлв. Тэрэг бэлэн болж ордны гадаа ирсэн байлаа. Тэгтэл нэг хөгшин иш тэрэгний тухай асуухад Такуми энэ тэргийг өөрөө бүтээсэн мөн хаанд биелүүлэх гэж байгаагаа хэлв. Тэр үед бусад нь хаантаа эсрэг гүйж ирэв. Такумигийн ур чадвар нь хаанд шууд л харагдаж байлаа. Такуми гинэд хаан дэрэгдэн байгаа гэдгийг ухаарлаа. Урд нь хэхэн хайцангаа санаад сандрав. Хаан албан ёсны зан үйлийн шаардлага. Энэ нь албан бус уулзалт гэж тайвшруулв. Хаан алдартай алхимчтэй энгийнээр уулзаж талархлаа илэрхийлэхийг хүссэн гэлээ. Такуми хааны талархлыг сонсоод хаан Такумиг суултур зохион бүтээсэн болохоор улсын бохир усны асуудлыг шийдсэн гэдгийг сануулan хэлж хааны үүрэг бол ийм зүйлс хүндэтгэлийг үзүүлэх бөгөөд ихэнхдээ том хуурал зохион байгуулж шагнал цол олгодог байсан ч ингэснээр Такумид хит их анхаарал татагдаж Шидоны эзэнт гүрний анхаарал өртөх эсэлтэй гэж үзсэн хэмээн тайлбарлан уурчлал хүсв. Түүний шударга ойлгомжтой байдал Такуми талархаж эцэст нь хаан суултур зохион бүтээсэнд нь шагнал гартуулсан бөгөөд дараа нь тэд гэр рүүгээ буцан явлаа. Хаан Такумиг цонхоор харан түүний айлчлал нууц байхыг даалгав. Бүх ажилчдад Такумигийн айлчлалыг нууцлахыг зааварлав. Гэвч Такумигийн бүтээгдэхүүнүүд экспортлогдож эхлэхэд түүний нөлөө хурдтай тэлж Шидоны үүний эсрэг арга хэмжээ авах магадaltaй гэж хаан туслахуудтайгаас санаа зовнон үлдэв. Боолтонд буцаж ирээд Такуми түрээсэлж байсан хашаа худалдан аав. Мөн цалинтай холбоотой уулзалт хийхэд Мария София цалин авахыг хүсэхгүй байгаагаа мэддэг. Такуми Софияд мөнгө хэрэггүйч ирээдүйд хадгалах нь зүйтэй гэж тайлбарлав. Гэвч София өнөөдөр мөнгө хэрэггүй. Мөн Такумигээс урт насалдаг тул түүнтэй одоогоос ахуулаад түүний булшийг хүртэл хамгаалan хянан үлдэхээр төлөвлөж байгаа гэж хэллээ. Мария богино насалсан ч гэсэн түүнтэй ижил сэтгэлтэй байгаагаа хэллээ. Шидониад энэ үеэр гүнжийн нэг туслах Такумигийн цэвэршүүлэх төхөөрөмжийг олжээ. Гүнж ариун шидийг дөөрэн бузарсан энэ тэргийг Илли балан юм ярина. Болтон хотоос гаралтай гэдгийг мэдсэн тул тийшээ устгах баг илгээхээр болоо явчлаа шүү. Энэ үеэр Рева илүү хурдан, илүү их сайжрахын тулд гилдэд бүртгүүлэхийг хүсэж байгаагаа Такумид хэлв. Тэд гилдэд очиж Ревад гилдийн карт авч албан ёсоор багийн гишүүн болов. Такумигийн багийн тухай хаанс нэр өгөх хэрэгтэй гэж зөвлөв. Ревагийн тооцвол баг нь гилдэд хамгийн шилдэг багуудын нэг болсон тул нэргүй байж болохгүй гэлээ. Такуми нэр өгөх шаардлагагүй гэж үзв. Учир нь тэр яг адал явдал хайгч болох хүсэлгүй. Мөн баг нь урд шугамын тулдагч байхгүй гэхдээ зэрэгцэн Барак гинэт ич Такумиг сургах санал тавив. Такуми сурах хүсдэггүй гэдгээ хэлсэн ч Барак анхаарахгүй байлаа. Тэгээд шууд бэлтгэл эхлэв. Барак Такумиг бүх талбайгаар нэг шийдэлж багийн нэр бодож олохыг шаардаж байлаа. Айдас өвчин дунд Такуми зөвхөн суултууртай холбоотой нэрнүүд бодож олж байлаа. Барак
зөв нэр олох хүртэл зогсохгүй үргэлжлүүлсээр байв. Эцэст нь Мария гинтлийг нь арчилж байх үед Такуми түүнээс багийн нэрийн санал асуув. Мария ч нэр өгөх чадвар муу учраас тус болж чадсангүй. Дараа нь Софиягаас асуухад түүний дотор Баракт уур дүрлцэж байсан тул тэр туслах боломжгүй байлаа. Такуми Барак зөвхөн сургалт өгч байсан. Уурлах шаардлагагүй гэж тайлбарлав. Шидониад Такумигийн одоо байгаагаас 10 сарын дараах үеийг бид бүхэн харна. Бусад нь Баатартай хамт бэлтгэлгийн сургалтандаа төвлөрч байлаа. Ямато тулдааны чадвар сайжирч ирсэн. Акира Яматог шоолж түүний тулдааны арга барилыг шүмжилж байв. Акене харин Шидонигийн шашин бурхан Анатын талаар мэдээлэл цуглуулж байлаа. Такуми Ревад бүгж тайг өгч түүнд шид идэвхжүүлэхэд туслах болно гэв. Рева маш их талархав. Кайдэ бүгдээрээ зэгцтэй гоё юмаа гэхэд Такуми Рева хоёр Кайдэд ч гэсэн зэвсэг бүтээсэн байлаа. Дараагийн өдөр Такуми Барактай дахин сургуульд хийж багийн нэр өгөхөөр дахин оролцлоо. Өндөр хүчин чармаалтайгаар бодож чадсан хамгийн сайн нэр нь Кац Клав байв. Барак тэр дорн Такумиг доош шидэж эхлэв. Учир нь Леон Фангийг тэр чигээр нь хуулбарсан байлаа. Мария санаа тавьж нэр санал болгосон ч Барак татгалзан Такумиг дахин газар шидэв. София Баракт уурлахын он Такумид заавар өгч байлаа. Хэдэн цагийн сургалтын дараа Такуми амрах болов. Тэгэхэд хаанс ирж хамгаалах хүсэлтийн даалгавар санал боллоо. Такуми урт хугацааны аялал хүсэвгүйж Барак 4 хоногт амжуулах боломжтой гэж тайлбарлав. Тэд Кил Пот руу аялалд гарв. Аяллаа гол зорилго нь цэвэршүүлэх төхөөрөмж шаардлагатай зүйлс борлуулах байв. Пек мөн сүү авчир гэж хүссэн байлаа. Такуми сүү байдагт гайхав. Боолтон зарагддгүй байсан учраас Кил Потод сүү бислэг зэрэг байдаг гэхэд Такуми гайхширч аялал сонирхолтой болов. Тэд хотод ирээд анх удаа кремтэй шүл амтлав. Үнэхээр амттай байлаа. Такуми Жорд сайжруулах зүйлс олон байгаа ч амтрахын идлээ. Мөн сүү бислэг худалдаж авах хэрэгтэй гэж хэлв. Захууд шөнийн цагаар нээлттэй байсан тул өссөн хэмжээгээр худалдан авч чаджээ. Сүү бислэг хэрэглэж байхдаа Такуми Японд өнгөрөөсөн амьдралаа санагалзан түүний одоогийн амьдрал өмнөхөөсөө илүү баялаг, сэтгэл ханамжтай байгаа хэмээн бодлоо. София Такуми бодолд автаж байна гэж анзаарсан тул юу бодож байна вэ гэж асуув. Такуми өөдөөс нь өөрийн төрсөн нутгаас санаж байсан уу гэж асуув. София би одоогийн амьдралдаа хайртай тул өнгөрснөө санагалздаггүй гэлээ. Тэр 50 жил шившлэгт баригдаж эцэст нь Такумитэй гэрээ байгуулснаар шинэ амьдралаа эхлүүлсэн. Одоо түүний хувьд хамгийн чухал зүйл бол Такуми болон бусадтайгаа хамт урагш тэмүүлэх явдал гэлээ. Бусад нь Софиягийн бодлыг дэмжиж Такумич тэдний сэтгэлийг ойлгож байв. Энэ ертөнцид ирснээс хойш тэр амьдралаа хүснээрээ амьдрах боломжтой болсон мэд мэдрэмж авсан бөгөөд энэ бүхнийг ноолны ачаар олж авсан гэж бодож байв. Ингээд багийнхаа нэрийг эцэслэн шийдэв. Ноолны далавч. Аялал дуусны дараа Болтон руу буцав. Гэвч тэр гэртээ орсон даруйдаа ямар нэг зүйл буруу байгааг мэдэрлээ. Өрөө бүхэлдээ саажуулах хороор дүүрэн бүрэн нөхцөл байдлыг ойлгохоос өмнө хөхд аль хэдийн ордож масктай хүмүүс тэднийг барьжээ. Масктай хүмүүсийн нэг нь Такуми руу хатгалах гэж оролцсон ч гинэт Кайдэ хотхыг нь зогсоож энэ мөчийг ашиглан Такуми үргэлжлүүлэн давтлаж ойрцсон нэгнийг унгав. Хоёр дахь хүн түүн лөө давталж ирэхэд Такуми түүнийг хялбархан дийлэв. Давтлагчдыг дарсны дараа Такуми Кайдэд талархал илэрхийлж дараа нь хорийг имчилж огтыг босгов. София хамгаалж чадаагүйд уучлалгүй байлаа. Гэхдээ Такуми энэ нь түүний буруу биш гэж тайвшруулж хэлв. Эцэстэн зөвхөн Такуми ба Кайдэл саажуулах болон хорны эсэргүүцэлтэй Кайдэ Такумигээс үлдсэн халдагчдыг яахыг асуув. Тэр тэднийг тороороо боож барьсан байлаа. Нөхцөл байдлаас харахад энэ нь урьдчилан төлөвлөсөн алуучны дайралт гэдэгт илт байлаа. Такуми София гилдээс Баракийг дуудуулахаар илгээв. Барак ирсэн даруй барьсан алуучдыг авч явжээ. Барак Такумид Болтны эзэн рүү яаралтай тайлагнах хэрэгтэй гэж зөвлөв. Учир нь Шидониа эцэст нь түүнийг олсон бололтой. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Part 3-аар энэ хүн анимаа төгсгөлнө. Part 3-ыг аль ч утгаараа хурдан оруулнаа. Таалагдсан бол like and subscribe.